ганц анхаарал татж байгаа бас яг нэг зүйлийг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэгжих боломжгүй нэг заалт гэдгийг нэг тайлбарлаж өгөөч. Ямар заалт хэрэгжих боломжгүй заалт орчоод байгаа. За, гишүүний асуултанд хариулъя. Ажил дээрийн соёлын ам төрийн нэрмжийн дарга Эрдэнэт үйлдвэрийг дэвшиглэж зэс боловсруулах үйлдвэр барих төслийн асуудал байгаа. Энэ бол одоо Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газар хөвцөө эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа. Төслийн одоо үе шат бол стратегийн өргөн оруулагчийг сонгон шалгаруулах ажил хийгдээд шорт лист нь үүсгэж явж байгаа. Тэ нөгөө нэг журмыг хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн хариулт ирүүлсэн байна гэдэг нь шүү дээ. Тэр юм. За, юу баасан ширгэлэгч өөрөө уншаад тодруулаад өгч. Энэ тайлангийн 30 дахь хуудсан дээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой авах арга хэмжээний тухай гэдэг Монгол банкна хөгжлийн банк болон Монгол банкнаас худалдаа хөгжлийн банкнд байршуулсан мөнгөн өрөмд ногдол ашиг вексель зэрэг их үүсвэрээс суудхан тогтцох хилцэл хийж төрийн өмчөд авах арга хэмжээг зохион байгуулахыг их хурал засгийн газарт даалгах сухай 49% хувьцаа гэдэг. Тэгээд энэ дээр хойно дүн шинжилгээ хийхдээ хэрэгжих боломжгүй гэж үзлээ гэдэг ингээд дүгнэлт хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ яг яагаад хэрэгжих боломжгүй гэдэг байгаа юм бэ? Энд ч одоо бөөн асуудал өрнөдөөс энэний чинь цаана энэ нөгөө төрийн өмчөд давах маах гэдэг энэ асуудал чинь болоогүй мó болчоогүй мó ямар учиртай ингэж асуугаад энэ 30 дугаар хуудсандаа байна. Та хэдийн хараадах та тийм. Эрдэнэт үйлдвэрт компани болон Монгол Рос цементийн талаар авах арга хэмжээний тухай гэдэг хүснэгт 9 дээр байна. Инхээр сайд хариулъя. За, инхээр сайд микрофоныг. За, энэ нөгөө Эрдэнэтийн 49-ийг төр буцааж авах тухай улсын их хурлын тогтоолын хэрэгжилтийг яриад байна. Яг энэгээр одоо баасан жаргалах шүүн ийм асуудал үүссэн байна. Үндсэн хуулийн цэц болохоор их хурлын энэ тогтоол үндсэн хууль зөрчөөгүй. Тэгтээ нөхөн олгуурыг өгжөөж аваарай гэдэг шийдвэр гаргасан. За, Монгол улсын дээд шүүх уул нь бол нэг шүү дээ, тий? Дээд шүүх гэж нэг институт байгаа. Дээд шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Дээд шүүхийн иргэний хэргийн танхим болон захиргааны хэргийн танхимын хоёр эцсийн шийдвэр хоёр зөрүүтэй гарсан байна. Алийг Монгол улсын дээд шүүхийн шийдвэр гэж үзэх үү? Тэр шийдвэр нь үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй бас зөрчсөн байна. Улсын их хурлын тогтоол. Ингээ 3 одоо эцсийн шийдвэр мөргөлддөг. Инхээр гишүүний сайд микрофоныг гүйцээгээд өгье. Тийм. Харин ийм л одоо асуудалд орчод байгаа. Цэцгийн шийдвэр нь том уу, их хурлын шийдвэр нь том уу, дээд шүүхийн шийдвэрийн том уу гэхээр гуруула бие биенээсээ томрох гарч чадахгүй. 3 шийдвэр хоорондоо зөрөө зогсчоор энийг давж тайлбарлах хүн Монголд байхгүй. Энийг аль нэгийг хэрэгжүүлсэн ч аль нэг нь буруу. Ерөөсөө ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Энийг бол улсын их хурлын тухайн үеийн улсын их хурлын бүр тухайн үеийн одоо энэ шийдвэрийг боловсруулж шилжсэн ажлын хэсгийн хаалттай хуралдаан дээр хүртэл яригдчихсэн билээ. Анх боловсруулахдаа энэ алдаатай их хурлын шийдвэр болох гээд байгаа юм байна шүү дээ. Жишээлбэл хүний хөрөнгийг авал яах вэ? Онц болон дайны байдлын үед аав. Дайж таав. Эсвэл шүүхийн шийдвэрээр гаргаж аав. Ийм хоёр үндсэн хуулийн заалттай байхад нөхөн олуур олохгүйгээр шууд авчихаар болох уу? За, энийг ойлголоо. Гэхдээ ингийн шийдэлгүйгээд одоо өөрөө чи ярьж байгаагаар бол яг цэвэр хэрэгцсэн үүднээс яах ч боломжгүй шүү дээ. Гэхдээ ингэж байж болохгүй. Энэ дээр бол би зөвхөн засгийн газрыг юу гэж бодож байна гэхээр инхээр сайд та өөрөө бас хуульч хүн байна. Ахиад та нар сууцгаа. Тэгээ их хурлаар одоо тусгайлан хууль гаргах яг одоо тусгайлан асуудлаар тэгвэл хууль гарах шаардлага гарах уу, тогтоол гарах уу, энэ юмнуудаа нэг бодож эргээд санал өгөхгүй бол энэ асуулт эргэл гараад байна шүү дээ. Дараагийн тайлан дээр чинь яг энэ байдлаараа орж ирэх юм байна. Дараагийн тайлан дээр ингэж орж ирээд дахиад асуудал гарч ирэх юм байна. Энэ ингээд шийдэлгүй үлдээдэж болохгүй болохоор та хэд маань энийгээ дахиад нэг бодож үзээ. Одоо би энд бол ямар нэг юм зөвлөх ямар ч боломжгүй шүү дээ.
Тэгэхээр миний зүгээс юу яаж ийм гэхээр ёстой харин манай байнгын орооны гишүүдээс ч гэсэн хүмүүс оруулж агаад наадах чинь шийдлийн хайсан тэгвэл та нар ажлын хэсэг байгуулах уу яах вэ? Бас нэг суугаад үзэх хэрэгтэй. Тэгэхгүй энийг ингээд орхиж бас болохгүй асуудал байна шүү дээ. Асуусаар л явах болно. За тэгвэл энийг бол ингэж тохироо түнс энэ дээр бол одоо шийдэл байхгүй байна. Тийм цаашдаа тэгээ ноц За. Гэхдээ инхэр гişнэ араа нэг ийм асуудал байгаа ш. Харин тэгэхээр одоо биш үү? Инхэр гişнэ наа чин яг одоо шүүх байгууллагаар яваад шийдэх инстанц нь дууссан байна шүү дээ. Хизээч дуустдаггүй байгууллага их хурл байхгүй юу? Одоо наад дээр чинь тэгвэл эргээд гişүүч асуусаар байхаар юм байна. Тогтоол гаргах юм уу, тусгайлсан хууль гаргахгүй яах вэ? Энэ юмнуудаа бас тэгвэл нэг бодоод үзэж түнс би бас шийдлийг мэдэхгүй байна. Яг үннийг хэлгээд. Гэхдээ би танд нэг юмыг одоо энэ дээр би протоколд ороосоо гэж бодож байна. Наад одоо энэ дээр хэрэгжүүлэх боломжгүй гэж байгаа чинь хүн харин ёстой гомдлоо гаргаад явах. Засгийн газар болон төрийн эсрэг төр буруу юм хийжээ гэсэн нотлох баримт болох юм явж штэ. Төр өөрөө шийдвэрээ гаргаж чадахгүй. Төрийн эсрэг наадах чинь нотлох баримт болох юм яваад штэ. Тэгэхээр энийг бодож үзэж их хурл дээр юм уу шийдэл гарах. Би одоо үнэхээр хариулж мэдэхгүй байна. Яг гэвэл энэ дээр яг бүгдээрээ сууж иж нэг шийдэл гаргах хэрэгтэй. Араа бид нар бол байнгын орооноос хүн амьтан гаргаж өгч бол тэр саналаа хэлдэг. Танах одоо жишээлбэл инг хэрэгтэй бол би байнгын орооноос ажлын хэсэг гаргаад суух гээд үзэж болно. Тэн дээр надад асуудал алга. Тэг засгийн газар энэ байр суурьал яг гэвэл танах тайлангаа оруулж ирж танилцж штэ. Тэгээ эн чин цаашдаа ч асуусаар авах юм байна. Нэгдүгээр энэ юм л бол энэ шүүх рүү буруу чихдэг хэрэг эрхлэхийн сайдаа. Яг энэ тайлан дээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэгжих боломжгүй заалт гэдгийн хойно дүн шинжилгээ хийсэн тайлбар дээр нь шүүхийн шийдвэртэй холбоотой нэг ч үг үсэг байхгүй байна. Цэцэн шийдвэртэй холбоотой нэг ч үг үсэг байхгүй байна. Эсвэл энэ дүн шинжилгээ хийхдээ эсвэл дутуу хийсэн гэсэн үг юм уу? Хяналт хэрэгжүүлэх газар нь. Тэг яг ингэж хэлж байгаа тайлбар ирсэн тайлан бичвэр хоёр хоорондоо зөрөөд байна. Тэгэхээр энэ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэгжих боломжгүй нэг заалтын асуудлыг нэг тухайлаад сая байнгын орооны дараах хэлээ. Энэ дээр асуудал ярих хэрэгтэй хаа гэж бодож байна. Эсвэл бид нар хүний хөрөнгийг мөнгөний нөхгүйгээр эсвэл дээрэндэж авсан. Эсвэл энийг нэг талд нь гарах хэрэгтэй. Ямар ч хэсэн нэг талтай болох хэрэгтэй. Тэгэхээр энэ асуудлыг нэг тодорхой олохгүй бол хэрэгжих боломжгүй гэж орж ирээд тэгээ сүүлдээ хэрэгжих боломжгүй заалтуудыг хяналтаас гаргая гэд тэгээ сүүлдээ хяналтаас гараад юу асна мэддэхгүй л нэг ийм юм руугаа орох гээд байна л да. Нөгөө нохон зам руу орох шинжтэй л болох гээд байна л да. Тэгэхээр ийм зүйл байж болохгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ хэрэгжих боломжгүй заалтуудыг хяналтаас гаргахдаа манай их хурлын хяналт шинжилгээ үнэлгээний газрынхан ч гэсэндээ энэ дээр бас тодорхой хэмжээний хяналт шалгууртаа байж иж ямрыг нь хяналтаас гаргах, ямрыг нь яах юм гэдгийг тун сериозны ярих ёстой шүү гэдгийг хэлье гэсэн. Ганцхан энэ Эрдэнэт үйлдвэрээр л жишээ олгож авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөр бусад сая 5100 заалтыг хяналтаас гаргая гэх тэн дотор үнэхээр цаг хугацаа хоцорсон. Эсвэл өөр цаана янз бүрийн лоббины асуудал, өөр янз бүрийн асуудал байхгүй гэж яахан санаа зовж байна гэсэн үг. Энэ дээр нэг тухайлан анхаарах ёстой гэсэн үг.